За дараагийн маань хэсэг болохоор alignment гэдэг хэсэг байгаа. За энэ дотор болохоор тухайн мэдээллийг текстэн эсвэл том мэдээллийг одоо нүдэн дотор ч юм уу эсвэл талбар дотор хэрхэн байршуулах вэ гэдэг талаар командууд байдаг. За хамгийн ихний команд нь болохоор тухайн мэдээллийг нүдний эсвэл талбарын хамгийн дээдлэлт нь шахах гэдэг команд байна. За хэдүүлээ эндийг харъя. Текст мэдээлэл гэдэг маань яг одоогийн байдлаар нүдний доотлын хэсэгтэй тийм. Тэгэхээр дээшин шахыг гэвэл энэ командтай гарна гэсэн. За энэ мэдээллийг дээшин шахахгүй доошин шахахгүй яг голд нь байлгая, дунд нь байлгая гэх юм бол энэ команд дээр дарна тийм. Тэгэхээр энэ мэдээлэл маань голдоо байрлаж байгаа гэсэн. За энэ мэдээллийг дээшин биш, дунд нь биш, доошин шахъя гэх юм бол энэ команд дээр дардаг гэсэн үг тийм. За би сая зөвхөн нэг нүдэн дэх мэдээллийг харууллаа. За магадгүй ингээд одоо талбараар нь сонгох тийм. H6-аас I6 гэдэг талбар дотор байгаа мэдээллийг бүгдээрнгийн харуулъя гэх юм бол за энэ бол яг одоогийн байдлаар хоёр мэдээлэл маань хоёулаа доотлолтоо шахагдсан байна. За энийг дунд нь болгоё. За эсвэл дээдлэл рүү шахъя гэдэг командуудыг эндээс сонгож болно гэсэн. За түүний доор байгаа мэдээлэл 3 команд маань болохоор альва мэдээллийг том болон текст мэдээллийг баруун тишээс шахах. За яг одоогийн байдлаар бол яг нүдний баруун тишээс шахагдсан байна. За дунд нь шахах яг мэдээллийг голлуулж ирж байна тийм. За эсвэл бол зүүн тишээ шахах гэх мэтчлэн ингээд текстийн зүүн тал руу нэлээд шахаж өгч байна тийм. За тэгэхээр энэ дээшөө доошоо шахдаг байх нь баруун тишээд яг дунд нь эсвэл зүүн тишээс шахна гэсэн командуудыг бол эндээс харж болно гэсэн. За дараагийн команд маань болохоор тухайн мэдээллийг яг одоо ингээ хэвтэй хэвтэйгээр нь байлгах уу эсвэл босоо болгох уу гэдгийг шийддэг энэ команд байгаа. За текст мэдээлэл гэдэг хэсгээрээ дараад бид нар яг энэ AB гэдэг шин зураастаас энэ командыг дарах юм бол за эндээс бид ингээ мэдээллүүдийг харах боломжтой. За жишээлх юм бол текст мэдээлэл гэдэг энэ одоо үгийг өсөг үсгээр нь доош нь ингээд оруулаад босоо хэлбэртэй болгоё гэх юм бол энэ командыг бисээ дарсан тий. За энийгээ зүгээр баг зэрэг юу гэдгийг ташуу болгоё гэх юм бол юм байж болно тий. За доошоо харсан ташуу болгоё гэвэл юм байж болно. За бүр ингээд баруун тишийг харуулад ч юм уу доош нь харуулаа гэх юм бол ийм болгоно гэсэн үг. За энэ зааварчилгаа гэдэг үг мөн адилхан тий. Ингэх боломжтой гэсэн үг. За юм байна. За түүний доор байгаа хоёр команд маань болохоор текст мэдээллийн урталт нь зай авах хэсгийг шийддэг гэсэн үг. За текст болон том мэдээллийн урталт нь зай авах уу эсвэл зайтай байх уу зайгүй байх уу гэдэг шийддэг гэсэн. За одоо энэ дээр харъя. За урталт нь нэг зай авлаа гэж бодоход энэ хэсэгт дарж ийн. За урталт нь зай авахгүй гэх юм бол энийг дарчна гэсэн. Тэгвэл тухайн мэдээллийг одоо нүдний эсвэл талбарын нөгөө хүрээлүү билүү шахна гэсэн үг тийм. За жоохон шахагдсан байна гэх юм бол хэдүүлээ урталтан зай авчиж болно гэсэн. За энэ хоёр команд маань тийм үүргийг гүйцэтгэдэг байх нэ. За дараагийн энэ wrap text гэдэг команд маань юу вэ гэхээр заримдаа бид нар ингээд нэг нүдэн дотор ч юм уу тийм нэг талбар дотор мэдээлэл бичихээр өгөгдлийг оруулахаар тухайн нүдэндээ багтдаггүй. Жишээлх юм бол энэ текст мэдээлэл гэсэн хэрнээ араас нь том мэдээлэл гэдээ оруулаад ирсэн. Гэтэл энэ H12 гэдэг нүдэн дотроо багтахгүй байна. Тэ? Өөрөөр хэлбэл энэ хэсэг нь ингээ илүү гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр за энийг яаж нэг нүдэнд нь багтаах вэ гэхээр wrap text гэдэг командыг сонгодог. За wrap text гэх юм бол одоо бидний одоо нөгөө нүдний маань өргөн нь илүү одоо өргөсөд тэгээ мэдээллийг бүгдээр ингээ багтааж чадж байна гэсэн. За хэрвээ энийг зүгээрээ одоо юу гэдэг нэг нүдэндээ багтахгүй байсан ч болно гэх юм бол буцаад wrap text авчиж болно тий. За текстийг нэг нүдэнд нь багтаана түүнээс гаргана гэсэн. За түүний дараагийн команд нь юу байдаг вэ гэхээр merge and center гэдэг команд байна. За бид бүхэн ингээ харж байгаа. Энэ бол одоо grid line гэж ярьдаг Excel дээр одоо бидний нөгөө ажиллах талбар. Тэгэхээр Excel маань өөрийн нүднүүдэд хуваагдсан байдаг. За тэгэхээр энэ нүднүүдийг хооронд нь одоо юу гэдэг combine хийж холбох тэр команд маань болохоор энэ merge гэдэг команд гэсэн үг тийм. За магадгүй H12-оос I12 гэдэг хоёр нүд байгаа. Энэ хоёр нүдийг хооронд нь нэгтгэе. Тэгэх юм бол merge гэдэг дээр дарна тийм.
Яа ингэхлээр энэ хоёр нүд маань хоорондоо нэгдээд яг нэг нүд болцсон гэсэн үг тийм. Одоо та бүхэн ингэж харах юм бол H12 гэдэг нүд энэ дэр сонгогдож байна гэсэн үг. За энийг болиулъя энэ хоёрыг бол тус нүд байлгая гэх юм бол буцаагаад энэ merge and center гэдэг командынхаа доош харсан зураасан дээр дараад unmerge буюу одоо буцааж нэгтгэх биш энийг тусд нь болгоё гэдэг командыг сонгоно. За ингэхлээр тусдаа болж тий. Энэ бол H12 гэдэг команд, энэ бол I12 гэдэг нүд гэсэн үг. За гэх мэтчлэнээр эндээ бас сонголтууд байдаг. Мержилж болно. Дунд нь мержлээд буюу одоо юу гэдэг нэгтгээд мэдээллийг дунд нь авчир гэдэг ч юм уу, эсвэл зүүн тишин шах гэдэг ч юм уу, эсвэл энийг ер нь мержлэхгүй өөрөөр юм бол тус нь байлгая гэдэг сонголтууд бол энэ дээр байдаг гэсэн. За тэгэхээр alignment гэдэг хэсэгтэй холбоотой бүх командуудыг үзлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсэх юм бол alignment гэдэг хэсгийн доош харсан зураасыг дараад энэ хэсгээс илүү өргөн одоо сонголтуудыг харах боломжтой.